өдрийн амгалангийн айлтгая. Тэгэхээр Монгол улсын 2026 оны төсвийнхөө материалуудыг бол нэлээдгүй судалж байна. За мэдээж их хурл би хэлцгийг нь дэмжих байх гэж ингэж ойлгож байгаа. Ер нь бид сүүлийн 2 жил дотор үндсэндээ бараг нэг 5 их найдаар зарлагын өсөлтөө хязгаарлаж бууруулж чадлаа шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгч 25 оны төсөвдөр хориг тавьсантай холбогдуулаад бид 2.3 их найдчих санаад байна. Би зарлагаан бууруулцгаасан. Шинэ засгийн газар байгуулагдаад 2.2 их найдаар билүүдэн чинь бууруулсан төсвөө тодтгол баталсан бид хэд. За энэ жилийн орж ирсэн бол дахиад нэг 520 орчим тэрбумаар зардлаа бууруулж орж ирж байгаа. Ингээд тооцоод үзэх юм бол би нэг 5 их найд орчмаар одоо хязгаарлалт хийж чадсан юм байна. За энэ нь үндсэндээ орлого дагсан хөөсрөлтөө ер нь бас энэ амаргүй нөхцөл байдалтайгаа уялдуулаад төсвийн эрүүлжилт гэдэг юм уу зөв төлөвлөлт төр орон зайн асуудал руугаа нэлээд тийм гайгүй чиг хандлага бий боллоо гэж ингэж харж байгаа. За тэгээд мэдээж засгийн газрын өргөн барьсан төсөв дээр ажиллаж нийтэн хөдлөхгүйгээр зохицуултын арга хэмжээнүүд байх юм гэдэг юм аа их хурл тал бүрээс нь авч үзэх болов гэсэн ийм бодолтой байна. За энэ хүрээнд 2-3 зүйл байгаамаа. Нийгэм чинь энэ цалин хөлстэй холбоотой тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлууд яригадаад байна. Энэ үн дээр тодорхой хэмжээний орон зайнууд гарах болцоо байгаа мó. Одоо ер нь та хэд юу гэж ойлгоод байна вэ? Тэр яригадаад байгаа тоног төхөөрөмжийн асуудалч гэдгийг юм уу? Бусад энэ урсгал зардал тал дээр одоо бас хооронд нь зохицуулалт хийж шийдэл гаргах болцоо боломж дээр ер нь ямар зүйл байна уу гэдэг нэг юм асуудал байна гэж. Хоёр дахь зүйл хөрөнгө оруулалтын асуудал дээр бас анхаармаар юм байгаад байгаа юм. Ер нь 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй барилга байгууламжууд ер нь хэдийн хэмжээний байгаад байгаа юм бэ? 26 онд санхүүжих дүн дутуу тавигдсан гэдэг юм уу тавигдаагүй. Үндсэндээ тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад дуусаагүй үйлдвэрлэлийн барилга бий болгоцсон. Цаа талдаа тодорхой хэмжээний хэрэгцээ шаардлагууд байгаад байдаг. Бид ашиглаж чадахгүй янз бүрийн нэр ус өгж байгаад ингээд зогсоочхоод байгаа юмнууд байна. Энэ үн дээрээ одоо төрийн холбогдох байгууллагууд нэгдсэн санал дүгнэлт юмнуудаа гаргаад 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй барилга байгууламжуудыг ер нь дуусгаж барих тал дээр анхаарал хандуулах ёстой юмнууд ер нь ямар юм байна гэдэг нэг ийм зүйл байгаа. Ягаад энийг ярьж ийм гэхээр зэрэг аудитын За бачруулагч микрофон нэмээд өгч. Миний тоосч байгаагаар бол 300 гаруй тэрбум төгрөгийн юм үлдсэн гэж ойлгогддог. За бодвол тодорхой хэмжээний нэмэгдэл юмнууд авагдсан байлгүй дээ. Одоо энэ ер нь ямар хэмжээний одоо дүн мэдээтэй юм үлдчихэд байгаа юм бэ? Нүнийг нэг яаж хийх ёстой? Энэ нь нөгөө талдаа эргээд хувийн хвшид буюу барилгын аж ахуйнуудаа бид хүнд байдалд оруулаад байгаа ийм зүйл байгаа гэж. Энэ үнийг одоо ер нь яаж зохицуулж бодох ёстой зүйлүүд байна уу гэж. Мэдээж ажлын хэсэг бол их хурлын ажлын хэсэг бол төсвийн шаардлага тэр болцол журмуудыг хангасан төсөл арга хэмжээнүүд төлөвлөгдсөн эсэх этергээд юмнуудаа нарийсгаж шүүн. За энэ хүрээнд мэдээж буцаагаад энд асуудлууд гарч ирэх юм бол тодорхой хэмжээний одоо бий болсон их усүрийг тодорхой болцол шаардлага хангасан төсөл арга хэмжээ рүү шилжүүлэх арга хэмжээнүүдийг хийх ёстой л гэсэн одоо би ийм л бодолтой байна. Энэ дээр нэг тодорхой хариулах юм. За 6 номер. Бачаргал гишүүний асуултанд хариулъя. За өмнөх омнууд болон ихсэн төслүүдтэй холбоотой нэмэлт санхүүжилтийн хүсэлт бол яамдуудаас ирээд за бид нар яг аудит руу сангийн яамнаас өнгөрсөн жилийн 12 сараас эхлүүлээд 8 удаагийн албан бичгээр бүх төслүүдийг магадлал гарсан одоо нэмэгдлүүдийг аудитэд хүргүүлсэн. За нийт дүн болохоор нэмэгдлийн дүн 194 төслийн 609 тэрбум. За өргөн барихаас өмнө үндэсний аудитын дүгнэлтээр баталгаажуулаад 100 төслийн 194 тэрбумыг ирснийг төсвийн төсөлдөл бүрэн тусгасан. Тэгэхээр цаана нь бол үлдсэн нь бол одоо өргөн барихаас өмнө ирж амжаагүй учраас тусгагдаагүй. За өргөн барьснаас хойш үндэсний аудитын газраас
15 төслийн 23 тэрбумын нэмэгдэл ирснийг бол улсын хурал руу үндэсний аудитын газраас хөргөөсөн байгаа. За төсвийн төсөл тусгасан нийт одоо ажлуудыг дуусах хугацаагаар нь аваад үзэх юм бол 73% нь бол 26 онд дуусна 424 төсөл 19% буюу 110 төсөл нь бол 2027 онд дуусгаар за тэгээ үлдсэн 7% буюу 45 төсөл нь за эдгээр төслүүд 26 онд шинээр эхэлж байгаа төслүүд 28 онд дуусгаар байгаа. Тэгэхээр төсвийн төсөл дуусгасан 579 төслийн 430 нь яг өмнөх онуудад эхэлсэн шилжих хөрөнгө оруулалтууд байгаа. Тэгэхээр бидний хувьд бол яг шилжих хөрөнгө оруулалтуудыг аль болохоор 26 онд дуусгаар ингээд төлөвлөсөн байгаа. Энэ тусгадаг ажлууд бол аудитаас ирээгүй нэмэгдэлтэй үлдсэн төслүүд байна гэсэн үг. Цалин үүстэй холбоотой асуулт асуулж шүү дээ. Урсгал дээр нөөц боломж байгаа эсэх. За жохлон сайд. За бачрал гишүүний асуултанд хариулъя. Эхлээд танд баярлалаа. Яг бодлогын төсвийн чиг хандлага өөрчлөлт тэр чиглэл рүү явж байгаа. За энийг ойлгож дэмжиж байгаад баярлалаа. Тэгэхээр цалин үүсний асуудлыг хэдүүлээ одоо ажлын хэсгээ байгуулаад тэгэл тал талаасаа сууцгаая л гэж ингэж бодож байна. Тэгээд ажлын хэсэг дээрээс одоо ямар санал гарах нь бид нар ч бас дахиад эргээд сууя, сайд нартаагаа эргээд сууя. Тулгымцсан асуудал юу вэ? Тэрийг эренбэлж тавьж байгаад одоо ажил хэрэгч байдлаар хурал дээр ярилцаад явцгаая. Одоо ямар буцаалтай нь биш. Тийм учраас хоёр дахь зүйлэг дээр төсвөө өргөжлүүлж хилцээ гэдгээрээ яваад тэгээд дараагийн ажилд орцоосон дээр байгаа. За бачрал гишүүн тодруулъя. За хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайд албан ажил томжилттой хөдөө явсан билээ. Гэхдээ ер нь одоо бид хэд нэг үннийг хэлэхэд энэ яриад байгаа асуудлуудыг шийдлийг олъё гэвэл агуулгын хийгээд бүтсэн нэлээд том шинжилгээг хийхгүйгээр явахгүй. Хэдэн тоо хооронд нь гүйлгэж өөрчлөх, шилжүүлэх замаар шийдэх боломжгүй юм байлээ. Тийм учраас энэ татварын реформ, энэ төсвийн зарлагын зохистой харьцааныхаа асуудлыг чиг үүрэг бүтэц энэ бүх юмтайгаа уялдуулж ижвэрэн авч үзэж хийхгүйгээр бид явахгүй. Одоо би хараад байгаа нийгмийн даатгалын энэ төсвийн асуудлыг чи хараад энэ мэрэгжлээ шалтгааллах өвчин за ажилгүйдлийн даатгал итэргээд энийг зүйлийг одоо төр өөрлөгөө татаж авчих хэрэг байгаа мó. Холбогдох хуулиуд нь өөрчлөлт оруулаад ажил олгогчид нь үүрэг хариуцлагыг өгөөд тэнд нь хариуцлагыг өргүүлвэл яасан юм. Нэг юм да. За дахиад 1 минут. Бачрал гишүүн дээр. Том юм хийхгүй бол хэдүүлээ энэ юмнаас гарахгүй. Тийм учраас одоо ер нь хаана хариуцлагаа сайжруулж за оролцоо энэ хяналт энэ бүх юмнуудаа бий болгох ёстой. Энүүнийг дагаад хиймээр зүйлүүд их олон байх юм. Та хэд дээр одоо энэ талын судалгаа юмнууд байдаг юм уу? Энийг баахан төрийн өмчтэй компаниуд тойрсон хулгай, зэлгийн шахаа ярина. Тэгвэл энэ олон нийтийн болох асуудлын шийдэх чиглэлээр одоо 26 он дээр юу хийх гээд байгаа юм? Тэрийг дагаж энэ улсын төсөв рүү чинь тодорхой хэмжээний дэм болж орж ирэх юм ер нь юу байгаад байгаа юм бэ? Юу төлөвлөсөн? Ийм зүйлүүдээ л хэдүүлээ ярихгүй бол тийм орж ирсэн тоон дээр жижиг өөрчлөлтүүд хийх гэж оролдоод бол нийгмийн хүлээлтийг давж чадахгүй байна л яг үннийг хэлэхэд. За үг хэллээ. Их түшин гишүүн.